өглөөний 5 цаг 8 минут болчих. 8 минут явж эмнэлэг орохгүй явж байна. За тэгээ 8 минут очиод бичлэхий гэж бодоод эхнээс нь ахуулаад одоо ингээ унаандас утсан жолооч маань шиг гэрлэг орчод ирээ явцсан байна. Одоогоор бол би ганцаараа байна. Ахиж суух нэг юм мэдгүй. Тэгээ сая нэг хүн авах гэж залгасан чинь зөрөлдөж юусоо болохгүй гэсэн чи хаанаас явах гэж байгаа гэсэн чинь Баян Адарга гинэ. Манайх ч өмнө дэлгэрээс явах гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг тийм хөхтэй юм боллоо. Нэг нь Баян Адаргаас явах гэдэг, нөгөөх нь өмнө дэлгэрээс явах гэдэг. Тэгээ хаан банкны урд байна гэсэн бит хоёр бас машинтайгаа хаан банкны урд очиж байсан чинь хүн байдгүй. Тэгээд хаанаас явах гэж байгаа гэсэн чинь Баян Адаргаас явах гэж байгаа гинэ нөгөө хүн. Тийм өглөө ингээ юм гоё. Инээдтэй хөвгөлтэй эхэлж байна. Эмнэлэг дээр очиод бас ажил маань сайхан амжих хаа. За тэгээд аймаг дээр очиод өөрчлөлттэй бичлэг хийнэ. Одоо өвчээр их хүлээн сууж байна. Өвчтэй одоо уулзаад листээс оруулна. Тэгээ сууж хүлээгээд сууж байна. Уул нь 10:45 цаг байна гэхдээ төрөөж орж үзүүлээд манаас модчи явж байгаа аваад дуусгах гэж бодож байна. Өнөөдөр Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байна. Тэгээ Хинтээ аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд хавдрын эмчтэй ингээд уулзаад ярилцлага авах гэж ирсэн байна. За сайн байна уу чи? Тэгээ та өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэнийг хүргэе. За би Хинтээ аймгийн хавдрын хөгжлийн эмч сайжралт байна. Хинтээ аймагта ирээд одоо нэг жил гаруй л ажиллаж байна. Энэ нь бол 2017 онд хавдар судлал дээр хавдрын хөгжлийн эмчээр төгссөн. Тэрээс хойш бол Аллах эрүүл мэндийн төвд бас хавдрын хөгжлийн эмчээр бас тохиолж ажиллаж байсан. За 2004-өөс 2024-өөс 2025 оны хооронд Хинтээ аймгийн хэмжээнд ер нь хичнээн хүн одоо хавдар гэдэг өвчнөр онцлогдоод байгаа. За манай аймгийн хэмжээнд бол ойролцоогоор нэг 956 орчим хүн хавдрын өвчнөр одоо тийм хяналтанд одоо хавдраар одоо ажиллагдсан байдаг. Үүнээс бол жилдээ бол 300 орчим хүн ажиллагаа авалтгах хэмжээж урж идэг. Болчлон одоо манайд бол илгээний хавдар одоо тэргүүлэх шаардлага дараа нь одоо улаан хоол тэгээд оноо ганцуур ийм хавдрууд одоо болчлон одоо зөвшөөрөл тохиолдож байна. Тэгээ энэ яг хавдар гэдэг өвчин яг юунаас үүсээд байгаа юм болоо? Манай Монголд одоо аюул хөл ирээд ингээд их болоод байгаа шүү дээ. Таны бодлоор энэ яг юу юм бэ? Ямар шалтгаанаас үүсэж байгаа юм бол их болоод байгаа юм бол? За ер нь бол одоо нөгөө элэгний хавдар гэхэд одоо вирусын гаралтай байж болно. ВЗ вирус, дельта вирус гэж ярьдаг. Тэрний шалтгаантай бас хавдар голчлон одоо үүсээд энэ халдварын шалтгаантай гэсэн үг. Хоёрдугаар удамшил нөлөөлж болно. Эм тариа одоо хэвлэж байгаа эм тариа хорт туршил бас нөлөөлж болно. Тэр бол хавдарт бол яг юу яаж байгаа элэгний хавдрын тухайд бол энэ за гадаадны хавдар одоо хеликоптер бас халдварын шалтгаантай үүсэж болно. Тэгэхээр дайректар сэргийлэх стресстэй бас гадаадны шахлаа удаан хугацаагаар явсантай холбоотой бас хавдараа өсгөж бас шилхэн бас болоод байдаг. Одоо бид нэр энэс одоо сэргийлэх энэ хавдар гэдэг өвчин сэргийлэх боломж юм байдаг уу? Ямар төрүүлээд одоо ямар ч хийсэн гэсэн вакцинууд бас хийж байна. Тэгээ ВЗ вирус нэраа үед бол одоо элэгний хавдраас сэргийлэх одоо элэгний өвчлөлөөс сэргийлэх вирусыг гепатитын одоо вакцинууд хийж байна. Эртүгтэй бол хүүхдүүд тэгээд явандаа бол нөгөө вирусын эсрэг иммунитет бас сайн гаргалж байгаа хэрэгтэй. Тэгээд
хамгийн гол нь эртэлүүлэгт давхар болж байгаа. Тэгжээч хавдрыг эртэлд нь уншилж эрт давчлал сүлжээ гаргаж авах хэрэгтэй. Хоол ундас нь чухал нөлөөтэй. Энэ тариа хэрэглээ бас уншил арч усны тэгээд манай монголчууд ер нь нэг ийм юу гэдэг чинь уламжлалт болон ангаах хоёрыг нэг жоохон хослуулж ингээд одоо хэрэглэдэг гэдэг энэ нөгөө хавдрыг нэг өвчнийг эмчлэхэд явж та. Тэгээд энэ яг зөв юм болов уу яг та яг юу зөвлөмөр байна вэ? За уламжлалтын хувьд бол одоо нөгөө шинэ хавдрын үед бол одоо уламжлалтыг бол хэрэглэх гэж найдаж зөвлөхгүй. Уламжлалтыг бол ямар тохиолдолд хийх вэ? Ахаг одоо суур хавдрын үед бол эсэргэн засах зорилгоор уламжлалт одоо эсэргэн засах хийж болно. Харин тан одоо юу гэвэл яг энэ залтын нэг уламжлалт хийх шаардлага. За баярлалаа энэ тэгээд зөвлөгөө өгсөн баярлалаа. Тэгээд таны ажил үйлсийг цаашдаа ажил үйлсэж амжилт хүсье. Тэгээд ярилцлага өгсөн баярлалаа. Манай үзэж байгаа үзэгчид танд хэлэх зүйл байвал хэлэхгүй. За та бүхэнд баярлалаа. Тэгээд ер нь бол одоо өөрсдөө хавдраас дөрвөлжлөн сэргийлэлтүүд дэлгэрүүлэхтэй одоо тогтмол хамрагдаарай гэж бодож байна. Та хэрэглэх хийх хүсье. За баярлалаа.